сонирхогчдод зориулан бэлтгэдэг гол телесэтгүүл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар 2023 онд Узбекистан улсад болох Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудын талаарх мэдээлэлээс хүргэж байна. Урьдчилсан шатны E хэсгийн тоглолтууд эх 7 хоногт буюу 9-р сарын 14-өөс 18-ны өдрүүдэд Монгол улсад зохиогдох болно. 2023 онд болох Азийн цомын 20 хүртэлх насны аврах шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд зарим улсуудад өнөөдөр эхлэж байгаа юм. Азийн хөлбөмбөгийн холбооноос нэрээ өөрчилснөөр анхудаага 20 хүртэлх насныхны хувьд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Өмнө нь 19 хүртэлх нас гэж явагддаг байсан бол энэ удаад FIFA-гийн дүрмийн дагуу Азийн хөлбөмбөгийн холбоо 20 нас хүртэлх хэмээн зохиогдож байгаа юм а. Гэхдээ 10 хэсэг хуваагдсан зохион байгуулагдаж байна. E хэсгийн тоглолтууд Сауди Арабид, B хэсгийнх Бахрейн, C хэсгийнх Лаост, F хэсэг Индонезид, G хэсэг Оман, H хэсэг Кувейт, I хэсгийн тоглолтууд Тажикстан, J хэсгийн тоглолцууд Кыргызстанд болж байна. Монгол улсын хувьд өмнө нь насанд хүрэгчид болон 23 хүртэлх насны зэрэг Азийн хөлбөмбөгийн холбооны урьдчилсан шатны олон тоглолтуудыг удаадаар амжилттай хүлээж авч байсныг үзэгч та бүхэн мэднэ. Үүнтэй холбоотойгоор Азийн хөлбөмбөгийн холбоо Монголын хөлбөмбөгийн холбооны өмнөх жилүүдийн тэмцээн зохион байгуулалт хангалттай сайн байсныг онцолж зохих шаардлага хангасан гэж үзэж 1-р сард Монгол улсыг 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний E хэсгийн тоглолтуудыг хүлээн авах ордноор сонгосон билээ. Тэмцээнд орж байгаа бүх холбоод тоглолтуудыг хүлээн авах хүсэлтэд илгээснийг дурдах хэрэгтэй. Эх орондоо альва тэмцээн тоглолтуудыг хүлээн авах нь талбайн давуу тал төдийгүй үзэгч фанатуудын хувьд ч онцгой мөч болон үлддэг лээ. Тэмцээний өөрчлөгдсөн форматын хувьд Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооноос гаргасан стратегийн хэд хэдэн зөвлөмжийг баталсан байна. Үүний нэг нь Азийн хөлбөмбөгийн холбооны өсвөр үеийнхний тэмцээнд бүсчлэлийн зарчмыг хассан явдал. Тэмцээнд Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 47 холбооноос нийт 44 баг оролцож байна. Эцсийн тэмцээний зохион байгуулагч Узбекистан шигшээ тэмцээнд автоматар оролцох эрхийг авсан ч урьдчилсан шатанд оролцохоор шийджээ. Суглаа 2022 оны 5 дугаар сарын 24-нд болсон юм. The strongest Asian team at this category, at this age category, 12 times champion of inaugural edition of this competition back in 1959, Korea Republic. 44 багийг 5 багтай 4 хэсэг, 4 багийн 6 хэсэг болгон хуваасан бөгөөд 2018 оны 19 хүртэлх насны аврах шалгаруулах тэмцээний финалийн тэмцээн болон шалгарсан тоглолтын амжилтаар багууд ирэмлэгдсэн юм а. Мэргэжлийн хэсгийн зохион байгуулагчаар ажиллаж байсан 10 багийг тус тусад нь бүлэг болгон хуваах нэмэлт хязгаарлалтыг хэрэгжүүлсэн байна. Улмаар 8 дугаар сарын 26-ны өдөр Австрали аюулгүй байдлын үүднээс тэмцээнийг орхиж H хэсгээс 3 баг үлджээ. Манай улсын хувьд E хэсэгт бүгд найрамдах Солонгос улс, Малайз, Шри-Ланкийн багуудтай багцсан. Хэсэг тус бүрт багууд төвлөрсөн талбайд нэг удаа тоглоно. Хэсгийн 10 ялагч 2 дугаар байр шалгарсан 5 шилдэг оролцогч финалийн тэмцээнд оролцох эрхээ авах болно. Хэсэгтээ 5 улсын багтай хэсгүүдийн тоглолтууд 9-р сарын 10-ны өдөр эхэлж байгаа бол 4 багтай хэсгүүдийн тоглолт 9-р сарын 14-ний өдөр эхлэх юм. Манай улсын 20 хүртэлх насны шигшээ багийн тоглогчид өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Академид хамрагдан бэлтгэл сургалтаа хийж эхэлсэн байна. Тодорхойлбол Монголын хөлбөмбөгийн холбоо Академийн төвшөнд залуу тамирчдыг сургаж эхэлжээ.
Улмаар 19 хүртэлх насны академи байгуулагдаж, тамирчид хичээлж эхэлсэн байна. Монголын 20 хүртэлх насны шгшээ багийн ахлах цэцгэлжүүлэгч Чутганбаяртай уулзаад байна. За хэдхэн хоногийн дараа талбайда манай шгшээ багийнхан чухал тоглолтуудыг хийх гэж байна. Тэгээд цаг агаарч гэсэн хэдийн 9 сар гарсан байгаа ч гэсэн дулаахан байна. Манай багийнхны бэлтгэл хизээнээс эхэлсэн байгаа вэ? Ямар бэлтгэлүүдийг хийж2 байна? 3 үе шаттай хүүхдүүдэд цуглуулж шгшээ багийн төвшөнд хүргэсэн. 12 сараас хойш актив явж байгаа 6 сард шгшээ баг зарлагдаж нийт орон нутаг болон бус клубүүдээс 60 гаруй тамирчид ирж сонгон шалгуулалтанд орж иж энэ баг маань бүрдсэн. Хамгийн сүүлийн шалгалт маань 7 сарын 21-нд үндсэн 30 хүнээ аваад бид нар Төв аймгийн шгшээ багийн баазда үндсэн бэлтгэлээ базаасан. Тэгээ өнөөдөр хүртэл бэлтгэлийн 3-4 үе шат дамжааж явж байна. Тэмцээний өмнөх бэлтгэлтэй орж явж байна да. Анх 60 гаруй хүүхдүүдээс 30 хүүхд гэхээр харж байгаа төлбөмбөгийн дээдлэг тоглолдог, 1-р лиг, 2-р лиг тоглолдог хүүхдүүд ч гэсэн харагдаж байна. Ер нь эдгээр хүүхдүүдээс ямар шалгуур тавьж сонгон шалгаруулсан бэ? 20 хүртэлх насныхан өмнөх үеийн ах нараасаа ялгаатай зүйлс гарч ирж байна уу, ямар вэ? За 20 насны шгшээ баг маань Монголын үндэсний шгшээ баг болон 23 насны нөхөн сэргээж идэг шгшээ баг. Тэгэхээр тэдний алдаа ямар бай бид нар тэрийг засаж гарч ирэх юм үндсэлтэй. Тэгэхээр манай 23 насны манай үндэсний шгшээ багийн тоглолтууд өнгөрсөн жилүүд нэлээд хийж явсан. Тэдний алдаа ямар байв бид нар юуг нь засах уу гэдэг дээр маш их дүн шинжилгээ хийж бид нар бэлтгэлээ базааж ин л та. Мөн судалгаагүйгээр өнөөдөр бэлтгэл сургуулж явахаа болж байгаа тийм өөрсдөгч багууд маань Малайз, Шри-Ланк, Солонгосын багууд тийм саяхан давуу тал нь тэд нар маань маш олон тэмцээнд орж байна. Өмнөд Азийн тэмцээнүүд Вьетнамтай тоглоод Малайз, Шри-Ланкууд нь бас тоглолт хийгээд тэдний тоглолтуудыг олж авч бид нар бэлтгэлээ базааж байна л да. Тэрийгээр орчин үеийн хөлбөмбөг давуу болсон байна. Ингээд үзэгч та бүхэндээ AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны их хэсэг төрсөлдөх Монголын шгшээ багийн тоглогчдыг танилцуулъя. Ахлах цэцгэлжүүлэгчээр Отгонбаяр, туслах цэцгэлжүүлэгчээр Баттулга, хаалгачийн цэцгэлжүүлэгчээр Мөнх Эрдэнэ, багийн менежерээр Бадруул, багийн эмчээр Мөхцөл, багийн терапевтаар Эрдэнэ Бэлэг, хаалгачаар Хоромхон клубын Гайрдан, Хаан хүнс эрчим клубын Төгөлдөр, Дэрэн клубын Хантэгэн, хамгаалагчаар Хаан хүнс эрчим клубын Бэлгүүн, Хараацай клубын Дүлгөөн, Элбэг Баяр, Хоромхон клубын Төгөлдөр, Дэрэн клубын Дүлгөөн, Харчулан, Хангарт клубын Сүхбат нар сонгогджээ. Харин хагас хамгаалагчдаар SB Falcons клубын Амгалан Баяр, BCH Lions клубын Сод Бэлгүүн, Хаан хүнс эрчим клубын Эрхэн Бэлэг Жавхлан, SB Falcons клубын Бат Эрдэнэ, Хөх Чоннууд клубын Сод Мөнх, Дэрэн клубын Гайрдан, Ховдын Лавга, Япон улсад бэлтгэл сургуультай хийдэг Тэмүүлэн, BCH Lions клубын Чингүүнаар сонгогджээ. Довтлогчдоор Дэрэн клубын Батод, Хараацай клубын Буян нэмэгс Харуул Буян, DMU клубын Дамдан Сүрэн, Хангарт клубын Тэмүүлэнээр сонгогдсон байна. Монголын 20 хүртэлх насны шгшээ багийн тоглогч Тэмүүлэнтэй уулзаад байна. За хэдхэн хоногийн дараа монголчууд маань талбай дээр чухал тоглолтуудыг хийх гэж байна. Тэгээ өөрийн чинь хувьд бас Японд жаад ирсэн бэлээ. 20 хүртэлх насны шгшээ багт дуудагдсан сэтгэл ямар байна? Бэлтгэл ямар байгаа? Бэлтгэл бол хангалтайгүй байна. Тэгээд нөгөө 14-нээс эхлэх тэмцээд багаараа нэгт болоод ялахын төлөө хичээнэ. Монголдо хизээ ирсэн бэ? Японд хэр удсан байлээ? Японд бол 9 жил болоод тэгээд 7 сарын 1-ээс Монголд ирээд тэгээд Утганбаяр багшаа таарад шгшээ багт дуудагтаад тоглож байна. Японд байхдаа хөл бөмбөг бас тоглодог байсан баг. Тэгээд монголчууд бол Японы бэлтгэлийн ялгаа хэр байна? Монголдо бэлтгэл хийхэд ямар байна?
Японд болохоор өдөр болгон дандаа нэг адилхан бэлтгэл хийдэг. Тэргээ 1 сар 2 сар давтаж байгаа тэгэл бас өөр бэлтгэл хийдэг. Монголд болохоор бэлтгэлээ 1-7 хоног хийгээл өөр юм заагаал. Тэр нь ялгаатай байсан. Монголын багийн тамирчдаа их шгшээ багийнхан уур амьсгал, найз нөхөрлөл ямар байгаа юм? Японд болохоор нэг найз мэс гэж байдгүй багтаа. Монголд байсан чи бүгдээрээ нэг friendly. Бүгдээр найзлаад нэг гоё баг шиг байсан. Тэр гоё байсан. Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны их хэсгийн тоглолтуудад оролцохоор бүгд найрамдах Солонгос улсын шгшээ багийн тамирчид өнгөрөгч Баасан гарагт буюу 9-р сарын 9-ний өдөр Монгол улсад хүрэлцэн ирээд байна. Тэдний хувьд одоогийн байдлаар Монгол улсад хүрэлцэн ирээд байгаа эхний улс болсон юм а. Бүгд найрамдах Солонгос улсын шгшээ баг хүрэлцэн ирээд Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд анхны бэлтгэлээ шууд Баасан гарагт хийсэн юм. Бүгд найрамдах Солонгос улсын шгшээ нь 2018 оны Азийн хөлбөмбөгийн холбооны 19 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд аваргын төлөө Сауди Арабын шгшээ багт хожигдсон мөнгөн медалийг хүртэж байсан. Мөн 2019 оны 20 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргын төлөө Украины шгшээ багт хожигдож мөнгөн медалийг мөн хүртэж байсан. Чансаа өндөр шилдэг тамирчидтай баг үлээ. Бүгд найрамдах Солонгос улсын шгшээ багийн хувьд 9-р сарын 14-ний өдөр Шри-Ланктай 12 цаг 30 минутаас тоглох бол 9-р сарын 16-нд Монгол улсын шгшээ багтай 12 цаг 30 минутаас 9-р сарын 18-ны өдөр Малайзийн шгшээтэй мөн 12 цаг 30 минутаас тоглох хуваарьтай байгаамаа. Солонгосын шгшээ багийнх өнөөдөр ирсэн байна. Тэгээд яг энэ тоглолт одоо бэлтгэлийн өмнө бас бэлтгэлээ хангасан байгаа. Тэгээд чансааны хувьд ч гэсэн Солонгос бол маш өндөр байгаа. Шри-Ланк, Малайзийн ер нь чансаа одоо тоглолтын үг одоо мэдээж бас судалж байгаа тийм. Тий, Солонгос маань Азтай байтугай дэлхийд нэлээд дээгүүр ордог баг тий. Одоо хөлбөмбөгийн хөгжлөөр бол Монголоос нэлээд дээгүүр, рейтингээр манай групптэй хамгийн дээгүүр нь явна. Тэгээд дараа нь Малайз байна, дараа нь Монгол, Шри-Ланкад нэг төвшөнд суглагдсан байгаа тий. Бидний багуудтай их орондоор тоглож байгаа. Монголын хөлбөмбөг маань, Монголын одоо доороос харж байгаа залуучууд маань ямар байна гэдгийг бид нэр одоо энэ Азийн аваргаараа хөлбөмбөг сонирхолт болон одоо бусад хүмүүст үзүүлнэ л гэж бодож байна. Head out the sunroof, I'm blasting our favorite tunes. I only got one thing on my mind. You got me stuck on the thought of you. You're making me feel brand new. You're more than a sunshine in my eyes. You got those pretty eyes in your head, you know it. You got me dancing in my bed, so let me show it. You are exactly what I want, kinda cool and kinda not. Wanna give myself to you, yeah. Driving down the freeway at night, I only got one thing in the back of my mind. I'm feeling like this might be my time to shine with you, with you, with you. 20 хүртэлх шгшээ багийн тамирчин Бат Эрдэнэтэй уулзаад байна. За 19 насны гэж тэмцээн явагддаг гэсэн бол одоо 20 хүртэлх насны гэдэг тодтолтойгоор дээр нь одоо хөлбөмбөгийн холбооны энэ талбай мань өөрчлөгдсөнөөс одоо анхны олон улсын тоглолт зэрэг маш олон одоо чухал онцлог нэршлүүдтэйгээр удахгүй одоо Монголын 20 хүртэлх насны шгшээ багийнхан маань тоглолтуудад оролцох гэж байна. Тэгээд энэ багийн бүрэлдэхүүнд дуудагдаад бэлтгэл хангаж байгаа сэтгэл ямар байгаа юм? Сэтгэл маш өндөр байгаа. Өөрийнхөө үед ингээд залуучтайгаа ингээд нэг баг болоод өөр клубээс ирсэн хүмүүст найзтайгаа ингээд нэг баг болоод нутаг дээр одоо ингээд тэмцээг хүлээж аваад маш сэтгэл өндөр байна. Бүрэлдэхүүнийг харж байгаа дээдлийг 1-р лиг 2-р лигт тоглодог тоглогчид харагдаж байгаа. Тэгээд эдгээр өөр клубүүд тоглодог ч гэсэн ингээд шгшээ багта нэг зорилгын дор бэлтгэл хийх мэдээж сайхан байгаа. Тэгээд өөрөө ч хувьд SB Falcons клуб тоглодог. Тэрнээс өмнө нь хэдэн настаас хөлбөмбөг тоглож байсан бол ер нь хаанаас өгшөлтэй? Би 52 даас сургуульд сурдаг. Тэгээ нэгээс 12 дугаар анги хүртэл сурсан. Тэгээ би 3 дугаар ангиас эхлээд сургуулийнхаа хөлбөмбөгийн тоглолтод явж эхэлсэн. Бүр очир багштай. Тэгээд одоо багшийнхаа үдэд зэрэгтэй нэртэл ингээд шгшээ багт дуудагдаад нэг дээдлийн багтаас тоглоод явж байгаа. Клубын бэлтгэл шгшээ багийн бэлтгэл бол бас өөр байдаг. Тэгээд шгшээ багтаа дуудагдаад бэлтгэлд оролцож байхад ер нь юу сурч байна?
маш олон зүйлс сурж байгаа. Манай батлага багш маань биднэрт одоо зааж болох бүх зүйлийг зааж өгч байгаа. Одоо баталгаанаас хамгаалтаас гээд маш олон зүйл сурж байна. Монголын 20 хүртэлх насны шгшээ багийн тоглогч буян нэмэгтэй уйлзаад байна. За шгшээ багтаа хизээнээс эхэлж багийнхаа бүрэлдэхүүнд бэлтгэлээ хийх болсон билээ. Одоо Монголынхаа өмнөөс тоглох чад сэтгэл ямар байгаа вэ? Шгшээ багтаа нэг 7 сараас ахуулаад бид нар одоо 3 сар бэлтгэл хийж байгаа. Шгшээг нийт. Тэгээ 7 сараас эхэлж хамрагдсан. Одоо 9 сарын 14-нд эхний тоглолтоо юм. Одоо ер нь нэг 8-7 сарууд бэлтгэл жоохон шахуу байсан. Одоо жоохон тоглолтын тактикийн талаар бэлтгэл орж байгаа. Бусад насны шгшээ багуудтай одоо харьцуулахад болохоор 20 хүртэлх насны одоо 19 хүртэлх насны шгшээ багууд маань бол эртнээсээ одоо ингээ академид хамрагдсан бас шатараалсан сонгон шалралтад явагдчихсэн болохоор бас харьцангуй биенийхээ тоглолтуудыг мэддэг. За бас мэдээч бас шгшээ багт орохын тулд өрсөлдөөнөд өрнөж байсан болохоор илүү цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн гэж хэлж болно. Тэгээд энэ сүүлийн хэдэн сарын хугацаанд таны хувьд бас ямар байв? Энэ баг хамт олон ямар санагдаж байгаа? Ер нь яг нэг болсон л гэж бодож байгаа юм. Өмнөх өвлөөс ахуулаад бид нар актем гэдэг нэг 19 насны актем гэдэг хог багш минь ахлах хийгээд тэгээд өмнөх өвлөөс хойш одоо баг нэг жил баг бэлтгэлээсэн гэж байна. Актем тэгээ актемаас задраад шгшээ болсон. Буян нэмхийн хувьд бас одоо Пушкаштай Монголд тоглосон бас тоглогчдын нэг байгаа. Тэгээд Пушкашд очиж суралцахад бас ямар байсан бэ? Бид тэр үедээ ч гэсэн одоо илүү сайн суралцаад шгшээ багийнхаа бүрэлдэхүүнд орно гэсэн зорилттой байсан баг. Тэгээд одоо ингээд алхамаар бас зорилтуудаа хүрээд явж байгаа. Илэрлэл нь энэ шгшээ дуудагдаад шгшээгийн өмнөөс тоглож байгаа байдлаа. Тий. Би ер нь 19 онд явсан. Тэгээ 20 онд ирсэн. Тэгээ 20 оноос бэлтгэл сургуультаа улам шаргуу болгоод тэгээд ер нь одоо хамгийн ихний зорилго минь биелжлээ. Гол сурсан зүйл нь юу байдаг вэ? Бүгд л одоо Европ тоглолт, хатуу чанга тоглолт ер нь сурсан. Европ бүгдүүдээ. Одоо Пушкаш тоглож байсан бас чамаас гадна хэд хэдэн тоглогчид энэ 20 насны шгшээ багт бас байна. Эдгээр тоглогчид бол ер нь бусад тоглогчтой харахад ер нь ямар сэтгэл төрж байгаа? Ер нь бол яг нэг адилхан яг унгараар үг хэлсэж нөгөө ч ойлгоод ер нь тийм яг Европ маягийн сураад ирсэн ер нь тэгээд Монголдоо жоо ингээд үлгэрэл дөрөл болоод Мажор хэл гэдэг одоо бас яг унгарын хэл чинь одоо сурахад бас арай хэцүү байдаг гэсэн одоо манай хөлбөмбөгчтэй хувьд нь очиод хэлний бэрхшээл хэр гард юм бол эхлээд тентхийн хүмүүс бас нэг англи хэл жоохон таарав яг нөгөө нэг мажар хэл гэдэг нөгөө нэг унгар хэлтэй яг ингээд унгараараа л ярьдаг тэгээд унгар хэл сурах гэж эхлээд нэг 3 сар болсон баха. Тэгэл цаашаа нөгөө нэг хар яриагаар сураал тэгэл найзууд тастай багийнхан. Одоо 2 дугаар лигийн хараацай клубт тоглодог байгаа. Тэгээд клубын бэлтгэл шгшээ багийн бэлтгэлийн ялгаа нь юу вэ? Шгшээ багийн бэлтгэл одоо өдөр ирэх тусам ингээ өрсөлдөөдөө хүүхдүүд 20 насны нөгөө шгшээ болохоор яг үе тэнгийнхаа тэгээд өрсөлдөөдөө толгоон коуч нэг одоо шгшээ багийн үндэсний шгшээ багийн туслах коуч байсан олон шгшээгийн тэгээд орж байгаа юм нүртэл шалгоондоо I've been on my own for long enough. Maybe you can show me how to love. Maybe I'm going through a drought. You don't even have to do too much. You can tell me I'm just a Монголын 20 хүртэлх насны шгшээ багийн тоглогч Бат хоттой уулзаад байна.
За Батуудын хувьд шгшээ багт дуудагдсан сэтгэл ямар байна? За өмнө нь бас Америкт байж аад ирсэн. Тэгээ ер нь Америк Монголын ялгаа мэдээч байгаа л. Тийм сэтгэл бол маш сэтгэл хангалуун байна. Агуудаа шгшээ багтаа дуудаж байгаа. Тэгээд улсынхаа төлөө хийчих болно. Тэгээд Америкт их сургуулийн багт байдаг. Тэгээд сарын өмнө ирээд бэлтгэл сургуультай хийгээл байж байгаа. Тэмцээндээ бэлэн. Монголд ер нь ирээд сонгон шалгаруулалтанд оролцсон уу? Ер нь гişгшээгийн бүрэлдэхүүн дуудагдсан гэдгээ одоо сонсоод ямар сэтгэл төрж байсан бэ? Өмнө би Дэрэн клубт байсан. Дэрэн клубт 2-3 жил дээдлэх тоглож байгаа. Тэгээд их сургуульд явахаар болоод тэгээд тэрнээс өмнө намайг одоо мэдчихсэн гэх юм уу. Тэгээд дуудагдсан гэдэг мэдтэл баярлал. Монголдо хурдан буцаж ирхэнсэ гээл. Хөлбөмбөгийн холбооныхын талбайд одоо ингээд тогтмол бэлтгэлтэй байх ямар байна? За багшраасаа бас юу суралцж байна? Хоёр коуч маань маш туршлагатай, маш сайн коуч нар Батанбаяр багш Баттулах багш байна. Тэгээд шинэ зүйлийг тавьсан байгаа. Шинэ зүйлийг маш сэтгэл хангалуун байна. Их гоё болсон. Тийм юм да. Батуудын аав нь бас одоо хөлбөмбөгтэй бас олон жил амьдралаа холбосон хүн байдаг. Тэгээ аав нь бас юм цагч хэлж байгаа болов уу? Юу гэж тэгж байна? Улсынхаа төлөө сайн тоглоорой, хичээрээ гэж хэлсэн дээ. Тэгээд аав ээж гэр бүлээ proud болгоно. Цаашдын зорилго нь юу вэ? Цаашдын зорилго мэдээж мэрэгжлийн хөлбөмбөгчин болох. Тэгээд би бас спортс менежментээр сурж байгаа их сургуультай. Тэгээд том болоод клуб ч юм уу эсвэл баг тасчлах тийм байна. Ийхүү хэсгийн тоглолтуудын хүрээнд Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд тоглолтуудаа хийх 20 хүртэлх насны шгшээ багийн тоглогчид бэлтгэл сургуультаар шаргуу базааж байна. Насны шгшээ багийн тоглогч Тэмүүлэнтэй уулзаад байна. За Тэмүүлэнгийн хувьд шгшээ багт дуудагдсан одоо хөдөө орон нутг юм уу те Улаанбаатараас өөр хотоос ирсэн хоёр тоглогчийн нэг байгаа. Тэгээд шгшээ багтаа дуудагдаад бэлтгэлд оролцох ямар байна? Ер нь клубын бэлтгэл, шгшээ багийн бэлтгэлийн ялгаа ямар санагдаж байна? Шгшээ багт ирээд бол их зүйл сурж байгаа. Ер нь бол хамаагүй их зүйл сурж, их зүйл мэдэж ер нь илүү сайжирч байгаа. Тэгээ клубын бэлтгэл гэсэн сайн. Гэтэ клуб шгшээ баг хоёр бол арай ондоо болохоор тактик юм уу бус зүйл дээр ондоо. Тэгээ ер нь шгшээ баг илүү сайн зүйл сурч мэдэж авч. Хэдэн оны өмнө одоо талбай маань шинжлэгдсэн байна. Шинэ талбай дээр бэлтгэлээ хангах ямар санагдаж байна? Тий гоё ягаа ер нь бол. Тэгээ ер нь өмнөхийг одоо хамаагүй дээр тэгээд гүү нөө нэг шинэ талбай дээр ингээд бүрчин шүнс дуурайд идэг гэсэн энэ дээр бол гайгүй. Багийн уур амьсгал ямар байна? За Утган баяр болон Батулга тасгалжуулагчаас юу суралцж байна? Ер нь нэг баг болж нэг юу болсон гэж бодож байгаа ер нь бол хөдөө орон нутгаас ирээд баг 2-3 сар ер нь Зунжингал хотод байлаа. Тэгээд бусад хүүхдүүдтэйгээ
таньдаг байсан бол таньж мэддэг болж ер нь нэгээ сайн ойлгохдаг болсон. Хөлбөмбөгийн холбооны одоо яг олон улсын тэмцээний хүлээж авдаг энэ талбай маань бас сайхан шинжлэгдсэн байна. Тэгээд яг энэ шинжлэгдсэн талбай дээрх олон улсын анхны тоглолт гэдгээрээ ч бас маш онцлогтой болох гэж байна. Тэгэхээр таны хөгжүүн дэмжигчтэй юу гэж уриалмаар байна. Ялангуяа шгшээ багийн тоглолтуудыг ер нь үзэгч фанатууд маань ирж үзэх дуртай байдаг шүү дээ. Хөлбөмбөг өдрөөс өдөр шинжлэгдэж хүчтэй болж, сонирхолтой их болж, өрсөлдөөнтэй болж байна. Монголын хөлбөмбөг нь ялангуяа лигийн тэмцээнүүд нь сонирхолтой болж байна. Олон гадаад тамирчид тоглодог болсон байна. Тэрний хамгийн гол юм бол мэдээж энэ талбай. Манайхан бүгд мэдж байгаа талбай цөөтэй тий. Тэгэхээр энийг хамгийн сүүлийн үеийн технологиор өнөөдөр эко нөхцлөөр тий хүнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй ийм талбай бий болгосон байгаа. За техникийн талын давуу тал нь бол бөмбөгийн ойлт багассан байлаа. Тий яг байгалийн зүлэгтэй одоо Европ тоглож байгаа стандарт хэлбэрийн ийм болсон байгаа. Тэгээ шинэ талбай дээр одоо шинэ тоглолт одоо үзүүлэхийг фэнүүдтэй болон одоо Монголын хөлбөмбөг сонирхолтой бүх хүмүүстэй одоо орчин үеийн хөлбөмбөгийг тоглохыг л хичээж байна да. Тамирчин дуудагдж бэлтгэл сургалтад тоглолт явагдах Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд бэлтгэлээ хийж байна. Монголын шгшээ багийн тоглолтын хуваарийн хувьд 9-р сарын 14-нд Малайзийн шгшээ багтай 17 цагаас 9-р сарын 16-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсын багтай 12 цаг 30 минутаас 9-р сарын 18-ны өдөр Шри Ланкийн шгшээ багтай 17 цагаас тоглох хуваартай байна. Үзэгч та бүхнийг 9-р сарын 14-өөс 18-ны өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд хүрэлцээрч Монголын 20 хүртэлх насны шгшээ багийн тамирчдаа дэмжихийг уриалж байна. Хөлбөмбөгт бас нэг зүйл маш их чухал байдаг. Тэр нь ингээ яг нутаг дээрээ өөрийн талбай их даваа талтай л та. Тэгээд эсрэг баг 11 лээ бид нэр талбай дээрээ өдөгчтэйгээ нийлээ дараа үйлээ тоглоно гэхээр их даваа талтай. Эдгээр их 3 тоглолттой Монгол шгшээгээ эрт дэмжээрэй гэж хэлмээр байна. Хөгжөөнд дэмжигчтэй хандаж 14, 16, 18 ирж үзээрэй. Багаар дэмжээрэй л гэж. Та нар манай 12 дахь хүн шүү. Тэгээд бидний сайн ирж дэмжээрэй 14, 16, 18-нд тэгээд бид нэр хийчих болно. Маш их олон хүмүүс ирнэ гэж бодож байна. Тэгээд ирсэн хүмүүстэй ялагдахгүй бид бүгдээрээ нэг ялж тэр хүмүүсээ нэг баярлуулах тийм юм хиймээр байна. 14, 16, 18 болох Монголын шгшээ багийн тоглолтыг ирж дэмжээрэй үзээрэй гэж хэлээ та.